За өнөөдөр Солонгосын орон голголтын дэлхийн болон олимпийн аварга юуны кемийн тухай дахин одоо ярилцсан зүйтэй. За энэ эмэгтэй өөрөө Монгол үндэстэн байгаа. Тэгээд Монгол үндэстэн халах барж байгаа хөхтэй эмэгтэй байгаа. За энэ эмэгтэй нууцыг монголчууд хэдүүлэн сайн мэдээгүй байх гэж бодож байна. За энэ найруулгыг бол өөрөө тавьсан байгаа. За энэ балетын болон бүжгийн дуурын хэмнэлттэй тайзны үйл ажиллагаатай холбоотой найруулгыг юуны кем болон дүүрийн эрдэнэ цэцэг гэд энэ эмэгтэйн тухай одоо өгөөлөх нь зүйтэй гэж бодож байна. Дүүрийн эрдэнэ цэцэг бол 1966 онд төрсөн. Эхрийн өрөөсөн дүүрийн эрдэнэ чимэг. За ийм том нууцтай айл байгаа. За энэ 100 айлын 2 дугаар байрны 48-т байсан энэ хоёр эмэгтэйн тухай бас одоо үндсэн аюулгүй байдал дэлхийн одоо хамгийн том нууц хар хайрцны бодлогыг одоо дахин авч эцэхгүй болохгүй байна. Ялангуяа одоо энэ эмэгтэйн нууцлаг одоо түүхийг эргэн сануулах үүднээс дахин тайлбар хийх нь зүйтэй гэж бодож байна. За олимпийн аварга дэлхийн аварга юуны кемийн хувьд бол одоо богинохон хугацаанд одоо гадаад руу очиж Өмнөд Солонгос болон Япон улсын нэрээр орон голголтын тэмцээнд оролцож байсан ховорхон тамирчдын нэг байгаа. Ер нь өөрөөс нь илүү гараа явцсан тамирчид бол том байгаа гэдгээс ойлгох зүйтэй. За юуны кемийн аав нь Лосангийн дүүрийн хувьд бол маш нууцлаг хүмүүсийн тоонд ордог. Ер нь бол дэлхийн хамгийн том нууцтай айл гэдгийг ойлгох зүйтэй. Ер нь 1990 оноос эхлээд энэ Мастриксийн нууцыг бүдээгийн алтан туяа одоо ээж Чавамидын төрсөн дөө Эчин орлогын том охин алтан туяа одоо гартаа авцсан байгаа шүү дээ. 1990 оноос эхлээд гадаад руу одоо хөөс сольж гадаад руу тэмцээнд оруулдаг явдлыг бол бүдээгийн алтан туяа хийдэг. Бүдээгийн алтан туяагийн хажууд бүдээгийн алтан цэцэг, ганц цэцэг гурав удаа хамтарч энэ Матриксийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн гэдэг ойлгох зүйтэй. Ер нь бол 1995 онд одоо Өмнөд Солонгос болон Япон улстай харьцаа маш их гүнзгийрсэн явдал их байгаа. Ялангуяа одоо Хятад улсаар дамжуулж олон улсын олимпийн болон дэлхийн аваргын тэмцээнд оролцох үйл явц бол улам ихсэн гэдгийг ойлгох зүйтэй. За энэ хамаатнуудын хувьд бол дүүрийн эрдэнэ цэцгийн хувьд бол бүдээгийн алтан цэцэг маш сайн үүр гүйцэтгсэн гэдэг бас ойлгох зүйтэй. Одоо ийм том нууц байгааг одоо дахин хянж үзээд энэ нууцыг одоо задлах зүйтэй гэж бодож байна. За бүдээгийн алтан туяад ийм том нууцыг одоо өгснөөр дөөрийнхөө амьдрал бол маш хэцүү байдалд орсон. Ялангуяа хүүхдүүдийн амьдрал энэ хүмүүсүүдийн одоо өөрсдийнх нь олсон олд амжилт, олимпийн аваргын медаль, дэлхийн аваргын алтан медаль, эдгээр одоо медалууд бүгд одоо алга болсон байгаа. Түүх нь маш нууцлаг байдлаар эдийн засгийн бааз суурь гадаад улс оронд үлдсэн. Эх орондоо авчирсан эдийн засгийн томоохон олд амжилт нь маш хэмжээний одоо доллар байсан гэдгийг ойлгох зүйтэй. За юуны кемийн хувьд бол үндсэн нэр нь бол Яна Химбэ гэсэн утгатай үгнээс үүсэлтэй. За энэ тайзны зохион байгуулалт найруулгыг өөрөө зохион бүтээдэг, найруулж хийдэг одоо тийм хүн байгаа. Юуны кемийн хувьд. За энэ учиртай одоо нууцлаг хүмүүсийн түүхийг одоо задлахгүй болохгүй. Ер нь бол энэ нууцын цаана маш олон эрэгтэй хүмүүсүүд эмэгтэй болж одоо хүүсээ соёлоод гадаад руу одоо гарч яваад хорлон сүйтгэх үйл ажиллагаанд оролцож байгаа учраас одоо яаралтай татвар эргүүлэн татаж явж өөрсөнд нь сайн ойлгуулах нь зүйтэй гэж бодож байна. За өндөр бор гам болдын хувьд бол хөөсөө солих юм бол жүжигчин цовдагийн дүрийг одоо бүтээчихэд байдаг. Тийм одоо сонин түүх байна. Тийм учраас одоо энэ түүхийн хувьд бол аль болохоор үнэн түүхийг одоо элен талангүй ярилцсан зүйтэй. За нэгдүгээр үндэсний байгууллага хар хайрцны нууц бол яалтч одоо нүүр ховролт хөөсөө солих явдлууд маш том үүрэг гүйцэтгэдэг.
Эдгээр хүмүүсүүдийн хувьд бол спорт олимпиад амжилт гаргахаас гадна урлагийн хөл төрөлд өндөр амжилт гаргадаг тийм одоо чухал хүмүүсүүд байгаа гэдгийг бас ойлгох зүйтэй. Нийслэлийн 16 дугаар сургуулийн хүмүүсүүдийн дунд хөөсөө салцсан эмэгтэйчүүд зөндөө бий. Мөн одоо эрэгтэйчүүд нь эмэгтэй болоод эмэгтэйчүүд нь эрэгтэй дүр бүтээсэн одоо матриксын тусгай нууцыг бүтээг алтан туяа дураараа хийсэн явдал бол тун хариуцлагагүй үйл ажиллагаа гэдгийг ойлгох зүйтэй. За эрчдүүсийн хувьд бол Эрдэнэтийн өөрийнх нь эдийн засгийн бааз цорыг ганц дорой төрсөн явдал бол энэ матриксын нууц байгаа гэдгийг ойлгох зүйтэй. За жижиг Бацаахны хувьд бол боёо хостой Бацаахан Жанц нэртэй жижиг Бат Эрдэнэний хувьд бол хамаагүй одоо матриксыг хүмүүст өгж явуулснаар одоо хууль зөрчиж спорт урлагийн тэмцээнд оролцоогүй. Харин өөрсдөө хөөсийг сольж залилан хийх явдлууд маш их байгаа учраас үүнийг тасан зохицохыг хатуу анхааруулж байгаамаа. За маш сайн хянан тохиолдууллаа. Тийм учраас сайн ойлгох хэрэгтэй. Монгол үндэсний аюулгүй байдал хар хэлцээний нууц бол яалтчгүй матрикс байгаа гэдгийг бүтээгэн алтан туяа маш сайн мэднэ. Энэ хүнд одоо тийм тусгай төхөөрөмж байдаг учраас энэ тусгай төхөөрөмжийг яаралтай хурдан авах нь маш зөв арга шүү. Ер нь хамгийн зөв арга. Тэгэхгүй бол одоо маш олон эмэгтэйчүүдийн амтан бяцлал солигдож байгаа гэдгийг нэгд анхааруулж байна. Хоёрт олон эмэгтэйчүүдийн амтан бяцлал алдагдаж байгаа гэдгийг ойлгох зүйтэй гэдгийг одоо анхааруулж байгаа шүү.